Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл жирийн охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хинт ч хэлээгүй. Нэг нот надад бий. Эмили, би чамайг хорон мөч бүхэнд өгөөлж байна. Би нэг л өдөр хадагтай цог хар муурын шидэд эрдэнсийг авч өнгөрсөнд гаргасан алдтайгаа залруулж чамтайгаа ахин уулзнаа. Өнөөдөр яг чадах байхаа. Чадахгүй гэж скетерээ мөрөөцөө. Чадна гэж ганц юртын чихэмлэрээ мөрөөцөө. Хөөе, Маринет. Юу? Эдрийн брэд малгай сонирхдаггүй. Бас хүмүүс генетикийн юм бэлгэлэхэд дургу байвал яана. Эсвэл намайг өөрт нь сайн гэдгийг мэдхийг хүсэхгүй байж болно штэ. Санаа зовх хэрэггүй. Твинкл пич гүнч надтай байхдаа уйдахгүй. Сайн гэдгийг хэлж яж энэ бүх таамаг үнийн эсхийг олж мэдэн штэ. Мэдэж байна. Гэхдээ Маринет одоо хангалттай. Бэлдсэн бэлгээ өгөх хүртэл бидэнтэй зугаалж кино үзнэ гэж санахын ч хэрэггүй. Чи гиган Атанасын өдөр зориулж над малгайныхаа загварыг гаргасан. Өнөөдөр гиган Атанасын өдөр. Өнөөдөр өгөхгүй бол эдрийн чиний сэтгэлийг яаж мэдэх болж вэ? Үсийн зөв шүү. Өнөөдөр л хэл. Урагша. Гэрэл гэгээ цацарч байна. Харцгаа биширцгээ. Итгэл найдварын охин тэнгэр сэрж байна. Зүйтэй. Хичээгээрээ. Амжилт хүсье. Урагша. Ил захтлаа мартваа. Чи үнэхээр сэтгэлээ илчлэн гэж юу? Тийм ээ тийм. Өнөөдөр би ямар хариу хүлээж авахгүй гэж? Үгүй. Тийм үү? Тэгвэл хизээ ирэх бол Хэлж чадахгүй байна. Баяртай залуу хадагтай. 2 дугаар сэлмийнхэн тэмцээн 27 минутын өмнө дууссан. Өдөөд ирчихсэн байх ёстой доо. Бэлгээ маргааш сургууль дээр очиод өгөх юм уу? Роузи хэлхийг сонссон биз дээ. Би ахиж хойшлуулж болохгүй. Ирээгүй байгаа юм чинь цонхоор н орох боломж байна. Хүч чадлаа хувийн зорилгоор ашиглах нь тийм ч сайхан санаа биш гэдгийг чи мэдэж байгаа биз? Би хурдхан амжуулнаа. Хэн ч олж мэдэхгүй. Тики, холбоц зах болгоорой. Эдрэний цамууд, эдрэний саксны цагирга, эдрэний ширээний хөл бөмбөг, эдрэний ширээ, эдрэний видео тоглоомнууд, эдрэний ор. Яагаад ингэж их оройтов эдрийн? Шагнал гардуулах ёслол удаан үргэлжиллээ. Тараад би Кагами гэрт нь хүргэж өгсөн. Аавд намайг төрүүлсэн гэд хэлээд өгөөч. Ажлаа дуусан гут нь дамжуулаад хэлчихье. Эдрэний өнөр. Нэр эдрэний бэлэг. Ил захтлаа мартчихж. Энэ болох юм байна? Нэрээ биччихье. Хадагтай цонхуудаа. Хадагтай цонх яагаад Маринетийн бэлгийг авчиж байгаа юм бол? Дэрий зүрхний хатгамалтай юм байна. Ойлгомжтой биш гэж юу? Маринет л поеси байдгүй те. Эсвэл хадагтай цонх Маринет хоёр нэг хүн байвал яах вэ? Чи бол миний найз. Би найздаа хизээч худал хэлэхгүй. Яагаад худал хэлсэндээ адилхан гэж бодоод байгаа юм? Яагаад гэвэл нэг хөвгүүн байдгийг. Би байж. Үгүй. Ийм ингэж байх уу? Маринет бол Маринет. Хадагтай зах бол Маринет. За эдрийн минь. Энэ бүхэн муудсан бичлэг шиг болоод явчихлаа. Та хоёр нэг нэгэ хин гэдгийг мэдэх ёсгүй штэ. Би хэн болохыг мэдлээгээд миний хэн болохыг мэдэх албагүй шүү дээ. Бүх зүйл хэвийн үргэлжлэн. Би ямлий. Эдрийн муудсан бичлэгийг хайрцаг нь хийдээгээд өмхөн өнөр нь дарагддаг юм шүү. Баникс, бяцхан зохоо. Өнөөдөр болсон зүйлээс болоод ирээдүйд айхтар том гамшиг болчихлоо. Чухам юу гэдгийг мэдэхгүй байна. Чамд мэдгдсэн юм алгүй. Бяцхан зохоо, сайн бод. Мэдэх юм алга. Яг одоо надтай яв. Хөө, дотроо их том юм гэж. Халтай.
Энүүгээр яах гэж байгаа? Дараагийн төрсөн өдрөөрөө ямар бэлэг авахаа мэдмээр байна уу? Үгүй мэдмээргүй байна. Зүйтэй. Чи ямар бэлгэнүүд авахаа бүгдийг нь урдчлаад мэдчихдэг үү? Зарим нэг нь л мэднэ. Бид аль болох өнгөрсөн болоод ирээдүйн үйл хэрэгт цаад болохгүй хичих хэрэгтэй. Гэхдээ энэ удаа үнэхээр өөр арга алга. Бидний ирээдүй аюулд орсон учраас чиний тусламж хэрэгтэй байна. Энд юу болсон юм бэ? Ирээдүйн тухай баг мэдэх тусам сайн. Акумаг барьж бүгдийг эргээд хэвэнд нь оруулахад хангалттай. Тэгвэл аяндаа санаа зовох зүйлгүй болно. Чи үлдэхгүй мө? Чамайг бүтлгүүтвэл би ахаад өөр арга зам хайх хэрэгтэй болох учраас явлаа. Баяртай. Бицхан муужгаа дээвэр дээр ойр ганцаараа суу. Хармуура? Хадагтай минь. Чамаас төөрчлөөл гэж бодож байлаа. Чиний эзгүүд хичнээн уйдхартай бас гунигтай байсан гэж сан. Чамд юу тохиолдов вэ? Үгүй. Тэгэх хэрэггүй. Бид бүгдийг хэвэнд нь оруулна. Мэдээж хоёулаа бүгдийг хэвэнд нь оруулна. Ашгүй эргээд ирсэн юм чинь одоо надад шидэт эрдэнэ өг. Шидэт эрдэн гинэ? Хармуура чи яаж хавэ? Бүдүүлэг зангасны минь уучлаарай. Хадагтай минь надад шидэт эрдэнэ өгөөч. Цагаан муур миний бие хэцүүхэн байдалд орчиход байна. Хармуура, чамд акума шингэчихэж. Чамд миний шидэт эрдэнэ огтхон ч хэрэггүй. Чамайг акумагаас салгахыг минь зөвшөөрөөч. Надад туслаач. Хөөх юм уужгаа минь дээ. Акума хаан шингэснийг санаж байна уу? Яг энд. Гэхдээ энэ засал авахасаа өнгөрсөн. Марин чи зүрхийн шархлуулж чадахгүй байна уу? Юу вэ? Чи сая юу гэсэн бэ? Намайг тэрвэч. Маринет. Чи андуурч байна. Би маринет биш. Ийм байх боломжгүй. Би чамд юу ч хэлээгүй шүү дээ. Хадагтай цохоодаа. Үгүй Маринет чи юу хийчихсэн бэ? Тийм ээ. Би чадсан шүү. Браво Маринет. Би чамаар бахархаж байна. Чи ястаа сөрхий юм аа. Ийм байх боломжтой гэж юу? Миний санаж байгаагаас өөр байна шүү дээ. Чи Эдринд юу гэж хэлсэн? Би өөртөө итгэлтэй байсан л да. Маринет. Надад чамд хэлэх юм байна. Би түрүүхэн чи миний хувьд жирийн нэг найзаас илүү нандин санагддгийн учрыг би олж мэдлээ. Тэгвэл энэ чамд миний бэлэг хаалгацсан гэсэн үг үү? Би чамд хайртай гэсэн үг. Тийм ээ. Миний бодсноос ч дор юм болж хадагтай цохоо түрхлээрээ. Бүгдийг буцаагаад байранд нь оруулахын тулд надад чиний шидэт эрдэнэ хэрэгтэй. Ахуу суурин дуудаж байна. Үгүй юу болчих вэ? Үнэхээр хөгийн юм. Хөхийнэ төрч эхлээ. Эдрийн агресс нэг ангид сурдаг Маринет Дупенчентэй өрхөж байгаагаа зарласан нь Парисын охтын зүрхийг шархлуулсан үйл явдал болоод байна. Хадагтай цохоо чи бол эцсийн нэтвэр Акумаг нь олоод яг одоо устдаг. Бүр ирвэх бүгдийг олж мэдэх хүртэл бүх зүйл төгс байлаа. Нууц дэлгэгдэж эхэлснээр бүгд олж мэдэх нь цаг хугацааны асуудал болж хувирсан. Бидний хайр сэтгэл энэ ертөнцийг ийм янзтай болгож орхисон. Гэхдээ яаж тэр вэ? Хүүтэй минь үүсгэсэн харилцаа Габриэл Агрест брендийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул хүүтэй минь уулзахаа болохыг шаардаж байна. Гэхдээ би буруу юм хийгээгүй шүү. Охин маань Эдрийн хайртай. Эдрийн жохид маань хайртай. Чиний шийдэх хэрэг биш. Татгал зул би Эдринийг сургуулиас нь гаргаж ахиж хизээч найзуудтай нь уулзуулахгүй болгож чадна.
Эдрийн ийм шийтгэл амсах зүйл хийгээгүй. Тэгвэл зөв сонголт хийн гэж найдаа. Эмэгтэй, та яг одоо эндээс явж үзсэн. Маринет, дотгошоорч юу болсон бэ? Эдрийн би намайг уучлаарай. Бид яагаад ч хоёр биендээ тохирохгүй юм шиг байна. Чи юу яриад байна? Яагаад төрөхгүй гэж? Бид нэг нэгэндээ хайртай шүү дээ. Үгүй. Би чамд хайртай байхаа. Байлчихсан. Үгүй. Маринет, намайг явуулаач. Ингээд дуусгаж болохгүй. Ийм байх ёсгүй. Би тэрэнд хайртай. Бүх зүйл төлөвлөсний дагуу болж байна эрхмээ. Өмнө нь хязгаарч ингэж туйлдж цохирсон хүнтэй таарч байсангүй. Маринет Дупенчи. Миний төгс бүтээл болох нь Акума минийс жочоод энтер шархалсан зүрхийн эзэнд. Би гүйж байна. Намайг явуулчихал та. Маринет, холдор. Эдрийн Лэг савра гаргацгаая. Сүр дуудлаа. Эдрийн Чамд Акума шингэх гэж байсан. Надад өөр сонголт байсангүй хатагтай минь. хатагтай минь гинэ. Чи яаж мэдсэн бэ? Бид нууцаа хинт ч мэдэгдэх ёсгүй шүү дээ. Бүх зүйл сайхан болно. Надад итгэр. Натали. Эдрийн юм байна. Таны хүү. Тэр хар муур юм байна. Хармор. Миний хүү гэж юу? Тэгвэл шидэд эрдэнэ удахгүй минийх болох нь. Дүрглээч дээ. Хатагтай минь би чамайг хайж олно. Тэр үед харин чи надад шидэд эрдэнэ өгөөрэй. Акумагаас ангижрах. Надад Чингис Акумаг хайж байна уу хатагтай минь? Энэ бүхнийг төрөгхөн шиг дуусах хараг байгааг чи мэднэ. Зөрүүлээд байлгүй зүгээр л надад шидэд эрдэнэ өгөөх. Үгүй шүү. Аз дуудах цаг. Баллуур юм уу да? Би ч бас өнгөрснийг балж арилгамаар байна. Балж арилгах ганц л арга бий. Бид шидэд эрдэнэ нэгтгэвэл нэг хүсэл шимж болдгийг хин маань мэднэ. Ямар ч хүсэл байж болно. Би бүгдийг хуучин хэвэнд нь оруулж чамтай хайрын домбохыг хүснэ. Тэгээд бид үхэр зусагтай болно. Чи үргэлж ярьдаг байсан шүү дээ. Ямар нэр өгөх вэ гэхээр Акумагаас ангижрах. чи сонсогчгүй. Чи ойлгохгүй юм байна. Чи ялагдсан. Шидэд эрдэнэ бидэнд өг. Бүр ирвэхэн далавчны дэвэлд сүүлийн хүч далж дууддаг гэсэн яриаг сонссон биз дээ. Би чиний оронд байсан бол сүүлийн хүчээ дуудахгүй байсан эдрий. Чи яаж? Хийж үдээ. Би энэ бүхнийг тэрний төлөө хийсэн эдрий. Чиний бас бидний төлөө. Баава. Яагаад? Битгий.
Яагаад? Ээжийг чинь амьлуулах боломж байна. Хатагтай цог та хоёрын шидэд эрдэн байхад л хангалттай. Битгий. Одоо ингэ зогсооч тээ. Үгийн сонсох хэрэггүй. Аимшигтай үр дагавар гарна гэдгийг чи сайн мэднэ. Чамд хайртай нь үнэн бол ээжийг аврахад чинь саад болох ёсгүй. Болиотыг одоо болно хангалттай. Сагамора. Би чам цүүрлийн агуу их хүч өгч байна. Бид хатагтай цохоос шидэд эрдний булан авч ээжийг чинь эргээд амьлуулна. Тушаалдаг. Хатагтай цохоо намайг уучлаарай. Бүүмийн шидэд эрдний булаагаад ав. Болохгүй Эдрин. Хамаг хүчээрээ эсэргүүцэх хэрэгтэй. Яаж зүг хэлж байна? Эдрийн хүчээ над руу чиглүүлж болохгүй. Би юу хийх юм мэдэхгүй байна. Хатагтай Хөөми. Энэ хар дарсан зүүднээс сэрээгээд өгөөч. Хатагтай цохоо. Бүй. Чи тэднийг яаж гисэн юм бэ? Танаатай хийсэн үйлдэл биш ээ. Асуул тавьж байхаар алдаагаа засгаад минь тусалбал яасан. Үндэ чи намайг хайрлахаа болсон. Тэгэхээр би чамайг өөрийгөө өөрсдийн дурсамжаа устгах нь бүгдийг Болохгүй. Үгүй. Хатагтай цохоо. Наадах чинь дэлхийн ертөнцийг сүрүүлэхээр шийдэж байлгаа. Тайвшир. Би чам чидэд эрдэнэ үгийг хармуура. би хармуур байхаа болсон. Би бол цагаамуур. Чи миний хувьд үргэлж хармуур хിവэрэ байх болно. Ахиж хорон үед хийхийг чинь зөвшөөрөхгүй ах юм аа. Ако мама, энэ чих цаппа. Баригдсан да? Баяртай бяцхан ирвэ хэмээн. Тийм ээ, чи чадлаа бяцхан зохоо. Маринед, юу болсон бэ? Юу болсныг хэлээч. Чи намайг Маринед гэж дуудсан хിവэрэ байна. Миний хэн болохыг мэдэх ёсгүй байсан шүү дээ. Одоо бүгдийг байр баринд нь оруулсан ч нэмэр болох эсхийг сайн мэдэхгүй л байна. Хармуурын энэ дурсамж харилцахгүй үлдэнэ. Тэгэлгүй дээ. Би бүгдийг засаж залруулж чадах юм байна. Хармуура, амлж байна. Чадна гэдгийг чинь мэдж байна. Намайг авахар атсан үеэс 10 минутын өмнө хүргээд өгөөч. Цаг бага байна. Бүгдийн хэвэнд нь оруулахын тулд би алдаагаа залруулах хэрэгтэй. Өнгөрсөнд гаргасан алдаатай үйлдэлээс болж ирээдүйн ийм янзтай болсон. Аз дуутахад гарч ирсэн баллуурыг би энд биш, харин тэр үед очиж ашиглах хэрэгтэй юм байна. Хар муур хин гэдгийг чинь яаж мэдсэнийг гадралж байна уу? Тийм ээ. Гэрт нь орох үед Эдрэ намайг харсан байх. Бэлгэн дээр бичсэн нэрийг хараад хадагтай зох Маринед гэдгийг олж мэдсэн. Дараа нь юу болсныг таамаглаж чадахгүй. Эдрэ Нино Агиад хэлж Агиа Леди блог дээрээ бичсэн байх. Үгүй яха. Эдрэн өөр нэг хүнд хэлээд тэр нь өөр нэг хүнд гих мэтчлэн тарааж явсаар мэдээгээр гарах дээрээ тулсан байх. Нууц хадгалыг үл хинт ч хэлэхгүй байх хэрэгтэй. Нэрээ биччихье. Юу вэ? Надад итэг. Ингэсэн нь хамаагүй дээ. Гайхалтай, хатагтай цох. Янцтай. Хадагтай цохоо. Эдрэн Агрест. Ингэж таарах гэж Бразилд байдаг шүтэн бишрэгчийн чинь бэлгийг хүргэж ирлээ. Гиген Атанасын өдрийг тохиолдуулаад заавал өнөөдөр хүргэж өгөөч гэж гойсон юм л та. Тийм ээ, өнөөдөр Гиген Атанасын өдөр. Ямар тач шүтэн бишрэгчийн чинь шин сэтгэлийг хараад үнэхээр биширсэн шүү. За бэлэг таалагдана гэж найдаа. Баярлалаа. Малгай энэ бэлгэлж байхаар оронд нь бяцлаг бэлгэлэхэд яадаг байна.
Баникс чи цаг хугацаагаар аялж явахдаа олж харсан зүйлсээ мартчихдгүү? Нэгэнд харчихсан тохиолдолд буцаах боломжгүй. Би чиний хэн гэдгийг бас зарим нэг зүйлийг мэднэ шүү. Өөр ирвэхээ хэн гэдгийг мэдхүү. Мэдэж байсан ч хэлж чадахгүй. Альва бүхэн өөр өөрийн цаг хугацаатай нууцаа хадгалж чаддаг болохоор л чи надад энэ үүргийг оногдуулсан юм шүү дээ. Эдрийн гэртээ байгаагүй. Соёлзуур сэлмийн тэмцээн удаан үргэлжилсэн юм шиг байна лээ. Нөгөө бэлгээ яасан? Гэртээ үлдээчихсэн. Эдрийн дөгчихсэн гэж худлаа хэлье гэж бодож байсан юм. Үнэндээ өгч чадаагүй л дээ. Гэхдээ дараагийн удаа амжилттай болох байхаа. 563 дахь оролдлого амжилттай болдог гэдэг шүү дээ. Эцхэн муужгаа дээвэр дээр 20 ганцаараа сууж байна. Сайн уу өхөрдөм цохом минь? Яагаад гинт намайг дуудав? Би хийж чадсан шүү. Юу ярьж байгааг чинь сайн мэдэхгүй ч надад бол тун таатай мэдрэмж төрж байна шүү. Гуравдугаар бүлгийн 22 дугаар анги төгсөв. Монгол телевизийн кино гадаад нэвтрүүлгийн алба.